Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Йоо. Улаанбаатар хотод 9 цаг 7 минут болсон байна. Та бүхэнд том өрөө нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна шүү. Гэр бүлийн радиогийн 1-р студиэс хөтлөгч Ерка, хөтлөгч Заяа, хөтлөгч Богийн нар та бүхэндээ том өрөөнөөс хуучилахад бэлэн боллоо. За ингэдэг бид нар. Том өрөөндөө бид нэг одоо сэдв хүнддэг. За тэгээд тэр сэдвийн эргэн тойронд байгаа одоо агуулга, өнгө аяс одоо өөрийн үзэл бодол, ондоочлуудаа бид танилцуулдаг. Өөрийнхөө ондоочлыг танилцуулах боломж. За яг бүгд өнөөдөр ингэж төсөөлье заяа. Бүгд нэг гэр бүл за. За. Нэг нь аав, нэг нь ээж, нэг нь хүүхэд ингээ бодъё заяа. За тэгээд ингээд нэг юм юу гарсан, шийдвэр гарсан. Том өрөөндөө ингээ яриа сууж аашаа гуруулаа заяа. За окей. Тэгсэн чинь ингэсэн. Улаанбаатар хотод одоо амьдрах боломжгүй болсон хүмүүс ингээд дагаар бохирдлоо сууж болд юм уу? Яг нэг юмнасаа болоод. Орон нутг руу нүүх шаардлагатай болсон. За. Аль нэг орон нутг руу. За. Хаанхыг сонгох бай. Яагаад? Улаанбаатарт л биш одоо за. Тэр Улаанбаатар гэдэг боломж дараагийн асуултанд орж ирнэ л дээ. Гэтэ одоохондоо бол зүгээр яг цэвэр орон нутгаас сонгуул алийг сонгох. За энэ хооронд энэ хоёр маань бодож байгаа хооронд та бүхэнд би утасны дугаарыг танилцуулъя. 11 46 104 5 дугаар руу та бүхэн холбогдоод өнөөдрийн бидний ярилцаж байгаа хөнгөн хөгжилтэй зөөлөн гой сэдвээр та бас үзэл бодлоо солилцож болно. Та бас хэрвээ Улаанбаатарт амьдрах боломжгүй болчихвол за бид нар амьдрах одоо боломжгүй одоо өөр тийш нүх ёстой болчих юм бол аль аймаг руу нүүх вэ? Яагаад гэдгээ сайхан танилцуулаад өгөөрэй. За ингээд юу гэж бодож байна? За заяа байж болно гэдэг ашиг байна. Заяа хаашаа нэг юм байна. Чи ер нь орон нутгийн тухай мэдээлэл хэрэг вэ? Орон нутгийн тухай мэдээлэл би ер нь харьцангуй бага. За. Ястаа нэг хотын хөвгт байхгүй юу? Тэгээд хөдөө мөдөө явна гэдэг чинь бас надаас жоохон хол байгаад байдیں۔ Чамд бол зүгээр адал явдал л байдаг тийм адал явдал байгаад байдаг гэсэн. Яг хөө зөвхөн хүмүүсийн ярианаас сонсоод ингээд би нэг дотроо нэг тэгш авцсан байгаа штэ. Хэрвээ бид манай гэр бүлийн хувьд ч гэсэндээ бас яригддаг биш яригддаг сэдв байхгүй. Хэрвээ хотоос өөр тийшээгээ гараад амьдраад гэр бүл сууршаар болол ингээд хаана байвал зүгээрээ ярьж үзсэн. Хэрвээ тийм бол дархан гэж бодож исэн. Яагаад гэвэл хоттой илүү ойр хөгжилтэй гэдэг зүйл орж ирсэн. Яагаад Эрдэнэт биш юм бол Эрдэнэт тий. Үгүй Эрдэнэтийн хүмүүс дарахныг зөвлөд юм байлээ. Би Эрдэнэтийг бас бодсон. Яагаад гэвэл Эрдэнэтэд манай найз байдаг байхгүй юу? Тэгэхээр би Эрдэнэт рүү ингээ хүрээдрүүл яадаг бол гэсэн чинь Эрдэнэт хэрвээ хөдөө орон нутгийг сонгож байгаа бол дархан сонгооч. Эрдэнэтээс илүү хөгжилтэй гэж хэлж ирсэн. Тэгэхээр би болохоор бас дархан бодолтой байсан учраас магадгүй хажуу хавиргын хүмүүс нь тэгж хэлж байгаа юм чинь яагаад байж болохгүй гэдэг бодол бол төрж исэн. Гэтэ би дархны талаар сайн мэдэхгүй ч гэсэн. Дарханд очиж үзсэн тий? Дайраад өнгөрч исэн. Яг дотор нь орж байгаагүй. Зөв. Ер нь таалагдсан уу? Дайраад өнгөрч байгаа шүү дээ. Дайраад өнгөрөх таалагдсан уу гэсэн. Гүүрний доогуур нь яваал өнгөрч байгаа шүү дээ. Зөв. Тийм гүүр гарч үзээгүй гэсэн. Зөв. За, Боги. За би бол яг би их мод улсан их дуртай. Гэхдээ миний хэлж байгаа газар модгүй л газар болчиход. Загстай юм уу? Загстай юм уу? Одоо мэдэхгүй л. Загсан жавбал. Гэхдээ надад зүгээр ягаад чинь зүгээр таалагдсан. Би одоо яг нөгөө завхан уу увсуу гэдэг хоёр дээрээ сонгож чадахгүй. Бүрүү. Баруун хязгаар. Тий. Одоо нэгэнт солих юм боломж олдож байгаа бол холж явмаар. Нэг мөсөн юмэр юм л да. Нэгсэндээ яг л адилхан яг дөрвөлж байгаа ханнаас дөрвөлж байгаа ханлуу. Над энэс бодогдчихсон шүү дээ. Биш тий. Тэгээд бүр яг гой санаа. Яг бүр нэг юм огцом бүр яг төлөлийн гарах бол extreme change юм ярэ тий. Гэхдээ би бол яг аймгийн төв мөв дээр нь бас биш. Зүгээр яг нөгөө байгаль руу яарсан бүр яг намайд яг бүр яг нөгөө малчин айл чадахгүй гэж мөрөж байгаа юм чи тийм мөрөж байгаа байж болно гэж яагаад байж болохгүй гэж тий тэгэх юм бол би төгөл рүү явъя бүр шууд бүр тий сэлэнг төгөл рүү малчин болоод одоо сэлэнг биш Булган аймаг гой би Булган аймаг руу жил болгоо явдаг тий Булган аймгийн тэр хойшоогоо бүр гоё штэ тий гой хойшлох тусмаа л гоё газар зөндөө за сонгоцсон за яагаад
гэдэг юм. Увс бол нөгөө надаа ингээд хотын зохион байгуулалт их тийм ажилтай хүмүүс шиг санагдсан. Тий. Завхан бол бас их хиймх зэгцтэй их зүгээр ягаад ч юм их гой санагдсан. Одоо бол би зүгээр байгаль дээр л Болгон дээр л тогтчих. төвөөс зогсож байгаа юм чи. Байгалыг сонгож Гэтэ байна. бүр цаашаа маашаага өөр бас байгальтай Улаанбаатараас холддог газрууд бас байгаа шүү дээ болно. Байна. Яг ягаад ордчих вэ? бодолд орж штэ. Ягаад хүний бодлыг Тийм ээ. эргүүлэх гээд байгаа юм. Нөгөө нэг Улаанбаатар сөвлөлд ойрхон бас сөвлөлд. Сөвлөл мөвлөлтэйгээ ойрхон. Сөвдөттэй ойрхон тийм байна. Би болохоор ингэнэ. Би бас бодсон. Нилээн бодоод би ч нэгдэгтэй налахаас болохоор бараг л хөдөө штэ. Тэ налах руу явна гэж Үгүй тэгээгүй. Чи миний хотын нэг дүүргийг юу гэдэг Тий, юу гэж байгаа юм чи? Тийм ээ. Багнуур налах чинь хот. Би ингэж бодсон. Нөгөө хөвсгөл гэж одоо заяа тийч хөвсгөлгээ битсэн байгаа байхгүй юу? Тийм, би эхлээд битсэн байсан. Гэхдээ би хөвсгөлгээ бодсон чинь жоохон яг үндэ зүрх хүрээгүй. Налах айгу хүүтэн. Би налах хүүтэнд нь дургу байхгүй юу? Тэгээ хөвсгөл айгу хүүтэмчтэй. Хүүтэн. Маш хүүтэн байхгүй юу? Одоо зундаа хүртэл хүүтэн байдаг. Тийм гэсэн. Тэгэхээр би жоохон ингээд байна. Тийм болохоор яг хөвсгөл биш юм бол арангаа юм шууд. Шууд арангаа. Бас байж болох юм тий. Арангаа ч хараа би хүүхэд байхдаа Хоёр говь явахгүй юу ерөөсөө? Говь руу л явахгүй юу? хадлаа. Говь руу юу? Юу явахгүй. За. Би манай өөр хангаан богдод манай ээжийн хамаатнууд байдаг байхгүй юу? Би тэнцээ баг 300-400 ингээ байсан болохоор мэднэ говийг. Үгүй юу? Таал хийр юм бүс. Уйдахрын талаа штэ бас. За. Арангаа болохоор би бас нэг 200 байсан болохоор арангааг бас гадарлаад байна. Сонсогчдоос минь надтай нийлэх санал нийлэх хүмүүс байх юм бол те. Одоо байгалыг сонгож байгаа бол та байгаль гэж бичээд Энэ наран жаргал привилеж хинтид байдаг байхгүй юу? Хинти бат ширэтээс бидэнтэй мэдчихлээ. Гэсэн чиг таныг сая хинти гингүүд нааша ирээ боги гинэ. би хинтиг болгон гингөт. болгон гингүүтөө. Тийм, тэгээд нааша ирээ гэж би хинтийн дадал гэвэл бүр Мөн үнэхээр штэ. дуртай. Мөн штэ. Яг Тэр Амар гоё. Тэгтээ бас зам амар юм билээ л. хин рүү очихгүй юу? Наран жаргал привилеж рүү очихгүй. юу зам яриад байгаа юм бэ? Яг гэдэг замаар. Улаанбаатар байхгүй штэ. Ирж очихгүй мө ерөөсөө? Штэ энэ Улаанбаатар ингээ байхгүй нүд чигалж байгаа. Бүх монголчууд Улаанбаатараас өөр газар амьдрын штэ. Улаанбаатар гэж байхгүй. Байхгүй ингээ тараад ингээ амьдрын штэ. Улаанбаатар гэж байхгүй бол хаана байж ах вэ гэсэн. Тий штэ. Тэгээ байж болно. Ер нь бол би бол дадалт бол айгу дуртай. Тэр цүцгий, тэр талах, тэр энэ байгаль бол бас л гоё шүү. Үзэсгэлэн гоо тий. Очиол гэж байгаа юм байна тий. Очиол гэж байгаа юм байна шүү дээ тий. Тэгвэл очиол гэж За байгаа. ингэнэ. Түрүүн богийн эхлүүлсэн яг дуусгаж амжаагүй өгүүлбэрийг гүцээ. Хэрвээ та Эркатай хамт арангаа ямаар. Ой. За сонголтоо хийгээрэй. За тэгээд энэ чи пол үсгэж чинь. За тэр полон доор Эрка гэснийг сонгоод арангаа Эрка гэдэг ингээ сонгоо шүү заяа. Эсвэл жоохон хот бараадья гэвэл манай заяаг сонгоод Арангаа бол юу аялал жуулчлалын яг нэг тойргийн зам зур яг төв цэг юм биш шүү. биш. Зүгээр дайрж өнгөрдөг газар болчих. Тэгтээ өнөө. Гэтэ манайх Ара гэдэг том фестивал гэдэг шүү. тийм. Яг тэг зам зур болохгүй. За ингээд надад Юу ч хийсэн гэсэн зам зур болохгүй. суурьшмаар байгаа хүмүүс ах юм бол Хот бараадмаар бол тий. хот бараадмаар биш. Зүгээр дарханд суурьшмаар байх юм бол бичээрээ магадгүй дархны хүмүүс байвал дархныхын талаар гоё зүйлүүд илгээгээрэй гэж бодож байна. Тэгвэл дархны охин болох би уншиж өгөх болно. За тэгээд 100 аймгаа та хариуцж байгаа. Намайг тэр шууд яач та зүгээр өөрөө явчих тооцох юм байхгүй гэж байгаа юм те цөлөгдөд. Би нэг арангаа авсан болохоор булган чинь ингээ хаяа болчиход байна л да. Тэгэхээр баруун тишээ явчихж байгаа шүү дээ тий. Бид нар хоёулаа чинь баруун хойлоо. За би тэгвэл зүүнээ авъя. Чи хаашаа явж байгаа? Би яг одоо яг хот руу бараадж байна. яг бүр баруун тишээгээ ч нэх яваагүй. Ер нь төв хавцаал байгаа да тий. За тэгэл Та болохоор тэр юу руу? Зүүн аймгийн хариуцчих нь шүү дээ одоо. Хинти. Хинтийн ялангуяа юу гэлээ? Дадал руу Дадлын тэр цэцгийн мүцгийг тасархаа тий. Удахгүй тэнд бас зам тавигнаа л гэж шүү. Хинтийн дадал. ер нь бол гой замнууд айгүй тийм бүтээн байгуулалтууд хийгдсэн л лээ. Замнууд тавигдаа л лээ. Ааха. За ойлгомжтой. Тэгвэл дараагийн асуулт нь Эрка. За дараагийн асуулт нь болохоор ер нь яг гол нь юунд нь яг болоод байгаа гэдэг л бодогдоод байна. Ерөөсөө. Тинчээ нөгөө нэг дадал дээр нөгөө 3 нуурын совлол гэж байдаг. Очтой. Энэ хүмүүс совлол болоод байна. Совлолоор дагналаа л та. Совлол бодоод Совлоо бараад байдаг. Совлолоор дагналаа л яг та. совлоо бодвол өөр хангаа аим шүү дээ.
Гүг зүгээр яах вэ? Тэр нэг хужирт можирт гэдэг. Гүүг зүгээр яг хинтэйгээ солил бас тайчгүй л дээ тий. Өөр бас Тэгтээ тийш ч бас нэг юуны мэдээж ингээд шавар Монгол хүн л болно шүү дээ. Ерөөсөө зүүн талаас ерөөсөө татгалцсан аргагүй. Яг үл чи яг өвгдээдсэн нөгөө нэг сонжин болдог. Дурсгалт юу лээ. Яаж гойсон нэгсэндээ зүүн тал руу одоо дургуй гэх юм бол дургуй гэх юм бол шүү дээ тий. Үнэхээр одоо энэ чинь одоо Монгол хүн мөн үү биш үү гэдэг дээрээ би тань руу яваад очих уу? Намайг авах уу? яах. Зүгээр манай тэр аяа зүгээр чимээгүй байлаа. Бэл та нар тэгвэл их чимээгүй намуухан уйтгартай байх юм биш үү? Би юу тийм биш. Үхрүүд нь айгүй том юм шиг санагдсан шүү. Тэгдэг. Тэгдэгсэн. А? Саяхан би нэг тийм үү нэрээ? тэгдэг гэсэн. Зүгээр би яг санагдсан юм бол мэдэрсэн юм бол өхрнүүд нь шүү дээ. Өхөр сүрг ингээл байлаа шүү дээ. Тий. Ер нь миний харж байснаас бол арай л том юм шиг санагдсан шүү. Тийм үү? Тий. Эсвэл би яг тэгж таарсан юм уу? Хинээс сүшэл та. Ямар том юм бэ? Хин нар жаргал пэрнлэгээс асуучих. Наран жаргал пэрнлээ чи өөрөө үхэртэй байх. Бас өөр хүн бас байгаа шүү дээ, тий. Тий. Хинтийн одоо тэр дундаа дадлын тэр хүмүүс байх юм бол бас хөдөлөө хүчийг нэгтгэе. Тийм. Юуны төлөө те дэлхийн талыг одоо юугаа нэгтгэж юу лээ? Реклам зар сурч Ирчвч тий. Тэгээ та бүхэн гэр бүлийн радио 104.5 гэсэн Facebook пэйж дээр бидний лайв цацгаж байгаа. Тэгээд саналаа өгөрэй гэж хэлж байна. За миний хувьд болохоор зэрэг хэрэв Улаанбаатар гэж байхгүй байсан бол би ер нь Зүүн аймаг руу за тэр дундаа хинтийн дадал руу бас байя гэж. Яг гэвэл тэнцээ бол үнэхээр байгаль ерөөсөө хангаа мангаа ерөөсөө дутаг юм байхгүй. Тэгээд ер нь бол нэг аялал жуулчлалын бүсээс нэг жоохон зайтуу гэдгээрээ зам зуур болоогүй. Тэр мэр амар хэлж дээ. Зам зуур болоогүй. Тэгээд ерөөхдөө буудлаад өнгөрөх газар болоогүй. Үнэн. Одоо тэр яг эртний үгдээдс мэдстэй. Тэргээ та нар үнэхээр боддог бол намайг сонгоорой. Тийм надтай санал өгөөрэй. Тэгээд яг манай Facebook-ийн доор юм. Манай болчихжээ бүр. Пол үссэн байна. Тэгээд яг жагсаалтаар нь бол хамгийн ихэнд нь миний нэр байгаа. Пол Зүүн аймаг гэсэн заяа бол төв. Би төв биш ч дээ зүгээр аймгаар нь үзэж байгаа юм тий. За чи энэ төвийн бүсээ хариуцаа. Та санал нийлэхгүй бол яг та бас яг хэрэв Улаанбаатар гэж байхгүйсэн бол хаа нэг амьдралаа зохицлоож байх байсан бэ гэдгийг одоо Facebook-ийн комент хэсэг дээр бас өөрсдөө бичээрэй. Төв аймгийн өндөр ширээд лав явна шүү гэмээр төгөлдөр зоригтой атар бичсэн байна. Би л Төв аймгийн өндөр ширээд рүү явна гэмээр. Би жишээлбэл үр хангааг сонгомооргүй байхгүй. Ягаад тэгэхээр зүгээр хамаатнуудаа гэж сонгочмооргүй байхгүй. Зүгээр нэг юм байгаль цаг уурмуур тий тэр мэрэгөөс яг шүү дээ. Эдийн засгийн байдал бодож сонгомоор байна. За танаа хинтигийн өхөрний талаар ярьсан шүү дээ. Тэгсэн ингэж байна. Том биетэй ясархаг сүүний чиглэлийн 10-аас 20 литр сүү нэг сам нь гардгаа гэсэн байна. Энэ том уу? Аврах шүү дээ. Харин тийм баха. Бүр илт том. Бүр ингээд амар том санагдаад байна. Надад би бас том гэж бодоод байгаа шалтгаан нь юм байхгүй. Би нэг иж авдаг штэ. Тэгсэн чинь саяхан манай иж дуусчаар нь би өрөөл мах авахгүй юу. Тэгсэн чинь хинтигээс мах бэлтгэдэг нэг ахмаар байдیں۔ Айгүй гой бэлтгэлдэг л дээ. Тэгсэн чинь өрөөл мах авсан чинь 120 кг-с. Өрөөл мах штэ. Тал өхөр 120 кг гэдэг чинь бүтнээрээ 240 байхгүй юу. Тийм байна. 240 хилтэй өхөр гэдэг чинь авраг юм байхгүй. Тэгээд хэрвээ амьдын жин нь бол тэгээд бүр дэше яваад гэж 500 кг маа хаашаа. Тэгэхээр аюулгүй том гэсэн үг. Тэгээд бас надад тэр хинтээ аймагт тэр дадал суманд хийж бүтээх юм маш их боломж байгаа юм шиг санагдсан. Би жоохон хөгжүүлмээр амар амбицтай бэ. Янзчмаар байна. Тий. Тэгээд ер нь бол одоо яг дадал хүртэлх зам биш дээ. Хүрх ингээд явах зам биш дээ. Тэр зам бүтнээр нь тэр хүртэлхийг ингээд сайхан ойжуулаад тий. Бүр өстө. Гэхдээ харин наадах чи хоёр дахь дараагийн асуулт нь багхгүй юу? Очоод нөгөө тэр нутагтаа юу хийх вэ гэх гээд байгаа. Энэ дараагийн асуулт байна. За тэгвэл нөгөө хүмүүсийн хаана очихыг харчээ заяа. Архангаа аймаг Тариацум мөрөн багт амьдрнаа гинэ. Пүү баг магаа сонгочлоо. Баг нь сонгочлоо. Тэрхийн цагаан нуур, хоргийн тогоо, чулуутын гол хавцал гээд хошоо бошууд Хөвсгөл аймгийн гой сумдтай хил залгана. Аавын минь төрсөн удаа Хөвсгөл бол ээжийн минь аав миний өвөөгийн унсан газар хаанаач үнэхээр үзэсгэлэнтэй бас адал явдалтай. Тэгээд ядарвал аршаа сувлууд нойрхон гинэ. Сувлал их чухал болоод байна тий. Хаанаас сувлал их чухал болоод тий. Би тэгтээ одоохондоо яг сувлал бодож амжаагүй байгаа ш. Миний нас би бас бадаг байгаа шүү. За ангараг
За тэгээд 8 шамаа явчихаар хөлийн бүс замын үүд алтан булаг хавьд ганцхан 8 хийж байхаар лайсан да гэж. Бид замын үд дээр ахаас юу Тийм те. замын үдийг сонгоно бид гэж. энийг бас бодсон юм аа. Баншта цаа хийж байгаараа. Би яг чинь замын үд гэхээр зөвл баншта цаагаар ингээ имиж нь бүрдсэн санагдаад байдаг шүү. Угаасаа л Яг очингууд бидний үйлчлүүлтгэл дээр байх л та. Тий, тэгэл яг л баншта цаа авахгүй бол яг нэг хоцорч гээд байгаа юм шиг. тий. Ингээд Гэтэ замын үдийн юм болчихлоо байлээ. Тэр том машин эсвэл одоо нэг альфаар дуттай залуучууд байд юм билээ. Тий, том нөгөө нэг ачаа зөгдөг машин. Эсвэл альфаар дуттай. тэгсэн нэг замын баншта цаа авах уу гэлөө. Тий. Тэгсэн ирнэ юу? Тэгсэн ирнэ. За Хинтээ аймгийн Тэгэл альфаардынхаа ардлыг сонгосон дүүрэн баншта цаа. Тэгэл баншта цаа, баншта зутан, баншта гурилтай одоо юу те. Банштай цайны банштай тийм шүлний ерөнхийдөө 8 их юм өөрөө. Гүү энэ үн чинь замын үд Оо явахгүй. тийш замын явахгүй. замын өдрөө явуулж Тий. чинь. За Хинтээ аймгийн дахиад нэг хуу очсон. Та юу хийх юм одоо очоод? Би очиод оо. Юу юм Би бэ? очиод нэг хэдэн үхэр авнаа. Аа нөгөө Нөгөө нэг сайлын. хүнд Эсвэл махны юм уу? Бас тэр юм байна. Тэргээ сонгоо шүү. Ер нь бол сүүний үхэр авнаа. Гэтэ та махан дуртай байгаад идэх те. тэгвэл махны хүнээр ах үхэр аа. Сүү авах гал ихлэд үзье. Аха. Юм чи ингээ заавал А Б плант авах хэрэгтэй байхгүй. Тэгин. Махных бол яах юм зүгээр мах гэл ашиглаж штэ. Тэгин. Эхлээд сүүнийхийг авъя. Үзүү. Эхлээд сүү гарахгүй бол махны болох уу? Яава. Бараг болохгүй хаа. Юу? Сүүний үхрнээс мах гардгүй юм уу? Тийм, махны гарц нь багасаад зөвхөн махны чиглэлээр өсгөж байгаа үхрнүүд чинь лакс бигтэй байдаг. Өөр юм. Гэхдээ миний бодлоор бол сүү гарахгүй байна гэдэг чинь би махных болёо л гэж Өөрөө сайн дураараа гараа өргөсөн юм эцэндээ шүү. ойлгуулад байгаа юм шиг. Хэрвээ сүү гараад ах юм бол махан шуугдана. За бас тийм бай тийм. Сүү гарахгүй байна гэдэг чинь махан байгаад байна гэсэн үг шүү. Зөв саналаа зүгээр өөрийнх нь биеийг зольж байгаа юм байна штэ. Тийм байна. Тийм байна. Зольж байгаа нэг шийдэл Альтай шүү. гэсэн. Тэгээд өөр юу их юм? Үхэртэй болчихлоо өөр. Өрөм сагсан. Өрөм сагсаа. Аймгийнхаа нөгөө өдөртгийн юмд ажиллахгүй мó. Тэгээд би өрөм гэдэг нэртэй дан өрөм байдаг. Оронгуут шалан дээр нь хүмүүс шалтарж ундаг. Өрөмний захны. Яа. Тэгтээ гоё сонсогч. Тий. Тэгээд тэр өрөмний зах руу орохдоо гутлаа тайлаад амьсаад хөл нүцгэн ороод шалпал гэд шаагаараа татсан өрөм дунд алхна. Энэ гэхдээ хардаа хэрвээ уг нь ингэж асуусан бол та хэд тэр газараа очиод ингээд те ингээд биелэгдэшгүй ч юм уу тиймэрхүү юм хэлсэн бол бас нэг өөр юм. Одоо минийх бол амар хөрсөн дээр суусан би юм За чи хэлдэг тэр гэлтэй. Би бол айгүй хөрсөн дээр суусан юм. Дарханд шууд радио эхлүүлэх үү? Дарханд мэдээж радио эхлүүлнэ. За. За радио эхлүүлнэ. Өөрийнх нь шоу эхлүүлнэ. Тэр радионы хинтийн дадал барьдгүй байгаас. За боли. Амар амьдралын минь зүгээр Йоо, за өглөө нэг нөхөр оглаа юм байна. үгүй. Би оройны хөтөлбөр явуулсан. За энэ хөт амгын дархны өглөө гэсэн. Би Дархан хотын залуус гээд өөр хөтөлбөр явуулсан. За. Наа чи болох юм Тий. бэ те. Тэгээд ингээд дархны хөгжилд ерөнхийдөө хувь нэмрээ оруулна. Угаасаа ер нь би өөрчлөгдөхгүй штэ. Тийм юм чин би хөдөө гараад мал сүү саан маань гэвэл тэрэн шиг надаас хол юм байхгүй учраас дархны хөгжилд хувь нэмрээ оруулаад дараагийн хот болгоно. Улаанбаатар байхгүй болсон юм чин тэгвэл дархныг төв болгоно. Харин тийм ээ. Одоо жишээлбэл би Арангаад очихоор нэг л сул тал гэх юм уу? Би яг юу хийхээ гэдгийг олохгүй байгаа ганц юм тэр байхгүй. Замзуур. Би юу хийхээ мэдэхгүй байхгүй. Зур. Юмаа зараач. Барь чи юу зарах юм? Юу жимс мэмс тэр нөгөө нэг самар мамар. Тийм юм юм те. Ангаргаа те. Ангаргаа замын үдээс нэг хэдэн хил самар аваач гэдэг. Гэхдээ чи надтай санал нийлж болохгүй байхгүй юу? Яагаад? Би зүгээр нэг юм ингээд юм хэлэхэд чи арай өөр юм Гүй, хөгжил дэвшлээ. би ядаж над чиг өрөмний зах нээлтэй. Үгүй харин Арангаад нэг хэцүү юм надад тэгж бодогдоод байна. Миний хийж чадах юм ер нь юу байгаа бол гэж бодохоор бараг байхгүй. Чи гадуурх ихтхэнтэй. Тэгэхээр харин тийм. Тэгэхээр баларх гэдэг. Тэг чи яг аймгаас гадагс нэг гаргаж хаягдхэнтэй. Тэгэхээр би харин мал дээр гарч чадахгүй. Хотын төвд 10 хэр дээр нэг Би ч гэсэн чадахгүй шүү дээ. Ер нь бол. Харин тийм яг амьдрал дээр Үгүй та бол чадах байх. Нөгөө нэг өөрөө ганцаараа орчих чаддаг хүн чинь. Тийм ээ. Та чи бяцалгаал явчих шүү дээ. Тэгээ нөгөө нэг үхэр мөхрөө те ингээл харцаараа хацаараа хөдөлгөө. ингээл загас магас шидэл хаяа нэг ингээд шал өөр төвшөлж шүү. Манай Монголын тэр сүүнээс гарч болох дэлхийн зах зээл дээр гарч гарахад байдаг хэцүү байдаг тэр асуудлуудыг бас олж илрүүлмээр байна. Энэ хүндээ бараг юундээ үхэрэндээ загс өгнө. Яг тийм. Бараг чадна. Загсны мах идсэн үхрийн мах.
гэх юм уу? Шин софт гаргаж ирнэ. Тэгээд бэлчээрийн өвс идсэн үхрийн мах гэж одоо гадныханд байгаа шүү дээ, тийм. Grass feed гэдэг. Одоо тустай ах. Гэтэл өөр юм гаргаж ирнэ. Тэр нь аягүй бол дэлхийд дахинд аягүй явж баларнаа. Загсны махаар. Тэгээ тэрийг би бүр маа гэ тэ. Загсны махаар хоололсон үхрийн мах гэ тэ. Тусдаа. Загсны махаар хоол. За тийм нэршлэн тийм. За реклам. За энд даваа сүрэн баяр. За. Би Энгүүл яах охин. Ингээд манай үхрийн махны зах Энэ дээр шүү дээ. хинтийн ямар амар ширүү юм бэ бүр. Мах ингээл зарангууд дунд нь ингээд нөгөө загс ингэж хавчулж өгдөг бол тээ. За энэ хүн бодол явчихчаа ер нь бодсон байгаа. Чанга юм байна. За даваа сүрэн баяр бол хотын охин. Одоо дарханд амьдарч байгаа гинэ. Дархан үнэхээр сайхан хот шүү. Одоо хараа голын ирэг дээр шувуудын жиргээ сонсоод нарсан төгөл дотор сайхан амьдарч байна гэсэн байна. Дарханаас биднийг сонсож байгаа. Одоо миний очих дарханаас биднийг сонсож байгаа. Чи амар заван дархан гэж төрүүлээ хэлсэн юм л да. Түүнээс би Эрдэнэт гэж би сонгох гэжсэн байхгүй юу? Хот сонгочгоор чинь би нөгөө нэг аймагаа сонгож байгаа байхгүй юу? Хоёрын тагч яатсан. Ягаад тэгэхээр би нөгөө нэг би ийм юм аа. Би нөгөө хүний дунд байх хэрэгтэй. Миний гол нь нөгөө Улаанбаатар нь яг Улаанбаатар да биш. Нөгөө Улаанбаатар энэ хотоос хөдөө орон нутаг гэх юм шиг. Хотоос гар гисэн бол өөр. Тэгэхээр ингээд яг ижилхэн төрлийн юм сонгох нь хотын ийм статус дотор бити байгаараа гэсэн бол бас өөр. Би нөгөө Эрдэнэтийг сонгосон амар практик батлаа заяа. Би нөгөө баяжуулалтын инженерээр төгссөн бохгүй юу? Би бүр аргаа яадахад Эрдэнэтийн баяжуулалт гок руу ажилд орчноо. Тэгэх байхгүй юу? Бүгэлчнөө. Гок руу харуулаарч болохгүй ажилд орчин. Тэгээд Эрдэнэтийн гокийн ажилч чинь мөнгөтэй байхгүй. Эдийн засгаа бас бодож байгаа юм тийм үү? Яаж амьдрахаа бодно шүү дээ. Би тоо сонь юм хэлэхүү. Би зүгээр ер нь жок болгоол жоох ингээл ярд баг маазаш хоо ярьжсэн чинь үнэн болж таарлаа шүү. Энэ наран жаргал пэрнлээ гэд сонсогч маань юу гэж хэлсэн бэхэ зэрэг хавар ядарсан үхэрт загасны шүл өгч тэнхрүүлдэг штэ гинэ. Тийм үү? Энэ надтай зүгээр хамт яаж байгаа болов явуулж байгаа болов. Эндээ бас магадгүй шүү. Гэтэ би яг үүний хэсгийг нэр үнэхээр мэдмэрч чим шиг мэдрэмж төрчлээ. За өхөрнүүдээ хавар болсон байна. Ядаргаагаа тайлъя. Загсны шүл өнөөдрийн хоол бүгдээрээ долоогоорой гэж хэлсэн. Гэтэ ангараг зэвэн бодож байна хараа. Ангараг бүр нэг 8 ухаантай биш үү? Арай үнэтэйгээр нь сарлаг ихтэй тал руугаа шар тосоо хийгээд экспорт хийчих гээл үзэх юм байна да гэж байна. Ер нь бол яаж ч байсан айлч газар оцсон 8 хийнэ л гэж байгаа юм байна. Тийм байна. Тийм ер нь бол 8 ч тийм ер нь бүх хүн чинь ямар нэг төрлийн худалдаа нийл юм хийж байгаа шүү дээ. Тий. Худалдаанаас энэ хоол байна гэсэн юм бол байхгүй. Зүйлтэй. Та бол үхрийнхаа бүтээгдэхүүнийг борлуулах нь шүү дээ. Үхрээ ер нь бол өвчих нэ тийм. Ер нь бол хөгжүүлэн яаны тий. Одоо яг фермерийн яаны тий. Бүр үхрээл мүлжөөл тал бизнес хийгээл талын тендер зарлал талын юм хийгээл ингээл явах нь шүү дээ тийм үү. Үхэр тойрсон үхэр бог явах нь тий. Тийм байна. Жохон юу л гоё байна. Гой. Наа чи аим бодтой сонсогч шүү. Болж болохоор. Мэдчихнөө чамаар хэлдэггүй. За тэгсэн чинь Бямсүрэн бомб эрдэнэ. Манай Мизүү ингэж хэлсэн байна. Хөвсгөл далайн эргийн ой модон дунд сайхан байшинтай амар амгалан дуу чимээнээс хол амьдрахаар яг одоо гарлаа гэж нөө. За Starlink компьютер болон цуглуулсан кейбордуудаа аваад байна. Одоо энэ яг энэ сүүлийн хэсгийнхээ дуу чимээнээс хол гэдэг чинь нэгсэндээ дархны радионд сонсогдохгүй л байх хэрэгтэй юм шүү дээ. Тий, болохгүй гэсэн үг тий. Би дархан руу гараад радио руу явчих шүү хоёроо. Ойрхон шүү. За яа бүр яг тий дархандаа ингээд яг радиого эхлүүлэнгүүтээ яг анхных нь хоёр салбар нэг нь хинтид нэг нь хөвсгөл гэдэг тий. Би албаар тийм бүр. Яг хоёр салбар. Бүр албаар бүр эхний салбар нь хаана гэж. Тэгвэл би Эхний салбар нь хинтид. Өхөрнүүдээр радио нь шүү дээ. Мөө. Сонсож байгаа холбогдъё. Байна уу? Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Хинтээ холбогдсон байна? Сайн байна. Би ярин сая үзэж чад өөрийнхөө бас нөгөө нэг бодож байгаа зүйлээ хуваалцах гэсэн юм аа. За тэгээчгөө. Одоо намайг Ариун бол гэдэг. Би одоо өмнө говоос холбогдож байгаа юм. Оо, за. Говь гэж яриадсан шүү бид нэр тий. Өмнө говоос холбогдож байгаа. Тэгээд харин би сайн бодлоо л да тэгээд миний бодлохоор Эрдэнэт цом айгүй гоё таалагдаад байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр маш олон давуу талтай ингээд санагдтыг. За хэлээчгөө. Хэдий би өмнө говьд амьдарч байгаа чинь Эрдэнэт хот олонгууд миний хувьд айгүй юм юмтай ойрхон хөгжлийн хувьдсан айгүй өсөлттэй явж байгаа. Тэгээд бас
аливаа бүхий л үйлчлэгийн төвлөлтөөр маш ойрхон болох надад амар давуу талтай жодоод байгаа байхгүй юу? Ааха. Эрдэнэс чинь нөгөө нэг яг Эрдэнэ сум бүр ингээд илүү гоё. Яг өмнө гойжсэн Эрдэнэт илүү гоё юм санагдаж байгаа. Аха. За тэгэхээр яг нөгөө манай лайв явж байгаа шүү дээ тий Facebook дээр. Тэрэн дээр яг нөгөө нэг Эрдэнэт чинь Зүү аймагтай хамаардаг учраас тэр Боги гэдэг дээр саналаа өгөөд дараа. Үгүй шүү дээ. Эрдэнэт зүүн тийш биш. Гастар одоо даар. Одоо гастар ч тэгээ хөдөлөө яриагаа үргэлжлүүлээ. Сая ихтэй жоохон ойрхон байх гэдэг. Яа яг энэ чи миний талын хүн байна. Тийм байна. Юмтайгаа ойрхон те дараагийн хотыг хөгжүүлэх хүнээс яг чи угаасаа ойрхон болохоор айгүй амар тэр чинь. Хүн айгүй амар байгаа байхгүй. Чи угаасаа өмнө говийнх юм уу? Тийш үү. Бүр өмнө говь төрж ирсэн юм уу? Тийм. Нутгийн талаар бидэнд гоё мэдээлэл өгөөч. Реклам өгөөч. Яг реклам яг надад нөгөө нэг илүү Эрдэнэт гэдгээр нөгөө нэг амар даваалтайсан. Манай говь болохоор өөр нь бол яг тийм айгу даруухан, нам жим те айгу ингээд 50 гэж хэлвэл. Айгу тийм 50 дотор суушилтай байхыг хүсэж байгаа хүн болгон тийм айгу даваалтайтай. За ойлголоо. Би болгонгод өөрөө нэг юм одоо өсөж дэвших хүсэж байгаа те. Тэнгүүд суманд төгж дэвших юм уу? Дэвшилчин. Тийм. Түрээ хоёулаа хамтдаа хөгжил дэвшлийн төлөө урагшаа. Баярлалаа. За баярлалаа. За ингээд арин болцоогоо хамтдаа явахаар боллоо. Цэц. Бид тийм ээ хөгжил дэвшлийн төлөө урагшаа. Дараагийн нөгөө нэг радио нэг хөтлөгчтэй нэг сонсогчтой байх нэ. Хөөрхөн тий. Хөөрхөн цомхон тий. Үгүй алучи сонсогч нар мань байгаа шивзээ. Яг нөгөө нэг дараагийн миний мэдхийг хүсэж байгаа зүйл нь энэ байхгүй юу? Одоо гурлал хот их штэ. Одоо гурлал хотод амьдарч байна Улаанбаатарт. Тэгээд яг хүнтэй хүн юм уу? Одоо хүн бужигнсан газар байх ер нь ийм юутай хүн юм уу? Гэт бүр намжим ингээ хөдөө байх. Хүн бужигнсан намжим. Өөрөөсөө хилүүлтгүйгээр штэ. Тий, тэгтээ технологиос хол биш. Энийг бас ялгаж салах хэрэгтэй. Тэр чинь хүн гэхээр чинь өөр штэ. Технологи гэдэг чинь бас өөр ахгүй. Тий. Мизүү бол жишээлбэл бас хүнээс хол байгаад технологитой ойрхон байвал мизүүд бол асуудалгүй юм байна. Асуудалгүй юм байна. Тийм байна. Starlink-ээ барайл гэдэг нэг. Би бол хамаг юм баахан юм л үүрж явах юм да. Би технологигүй байсан ч хүнтэй л байвал болох юм билээ. Би бас тийм. Тийм билээ. Тий. Хүнтэй байвал болчихно. Тэгэхээр би одоо сүүлийн үеийн хүн төрлөختний тренд биш үү? Хүнгүй л байвал болохгүй. Тэрэндээ дагвал гэ. Наадах жоохон явал та бид хоёр ингээ жоохон бас сонсё л доо. Явал та. Яг тэгжээч нөгөө хүн амьдралын анзаараагүй зүйлүүдийг анзаарч байгаа байхгүй. Тэр өхөрнүүд ямар том юм. Гэхдээ ер нь бол эргэн тойрны анзаарч эхэлнэ. Тэгээ ер нь жоохон гоё ингээд бодох боломжтой байна. За би нөгөө технологи байгаа гэдэг чинь нөгөө хүний технологиор шийдэж байгаа байхгүй. Бас одоо Facebook руу орлонгууд ч нөгөө нэг сайхан маамаа. Гэхдээ би Монголын тохиргоо хийхгүй. Манай Монголын тохиргоо Facebook-ийн локейшн бол ерөөсөө Facebook бол ерөөсөө яг өгөөчтэй юм бол асар хэцүү. Тэгээ ер нь бол би тэгээд нэг Facebook яадаг шүү дээ. Би бол юу? Би технологиор хүнийг гүйцэх зүйл олж авч чадахгүй. Би бас яг тийм. Тийм учраас би хүнтэй ойр байснаар эргэн тойрны мэдээлэл хүнээсээ олоод авч чадчих. Огт хүнгүй гэж бас бодоод байгаа юм. Ер нь бол үгүртэйгээ хоёулахнаа юм шүү. Ер нь арга хүнгүй шүү нэрээ. Үгүртэйгээ хоёулахнаа тэгэл Starlink-ийг хараад байж байгаа юм шүү. Тийм байхгүй. Би яар таныг тэгж бодоод байгаа шүү. Starlink-ийн бүр хөөрхий бүр сүултээ бүр ингээд нэг бөмбөг хайцсан те. Starlink-ийн тавган доор ингээд үгүртэйгээ хоёулаа нанаас ингээд зүхтаал яж. Бөмбөг хагаад бөмбөгөн дээр нүүцээрээ зуураад нөгөөдгөө солиороод сүултээ яриад. Тэр чинь байна шүү дээ. Гэр бүлийн ижиг хүн байж таа. Тэгэл тэгвэл асуудал тэгвэл үржиж чинь. Авга аймаг бүрдүүлж. Тэгвэл асуудал. За авга аймаг бүрдээд явчих юм байна тийм үү. Тэгэхээр заяа дээр ер нь жоохон төстэй нэг юм хүн бужигсан газар байх хэрэгтэй юм байна. За окей. Нөгөө миний нэг дараагийн асуулт нь арай одоо сүүлийн чухал асуулт руу орж байгаа юм. Ингээд авахгүй юу? Яагаад ийм асуулт асуусан бэ? Энэ нэвтрүүлгийн туршид асуусан бэ гэхээр гол асуудал нь ер нь очсон газар ер нь хүн байгаа орчноо өөрчлөх ёстой юм уу? Эсвэл тэр орчиндөө тасах ёстой юм уу? Юу гэж бодож байна? Хоёулаа. За ямар хэмжээнд? Өстой хогийн хариулт өгөх. За гэтээ надад чинь зүв байна. За яагаад? Зүв 5 оноо юу? Яг дуу чангаалыг ойлгож болох үс. Гэтээ яагаад? Юуг нь өөрчлөөд юунд нь тасах ёстой юм? За тэрийгээ сайхан хэлээч. Санаал. Энэ нөгөө нэг би нөгөө нэг санал асуулгын юу харсан чинь би тэнцчлээ.
Заяатай төрүүлжсэн байхгүй юу? Санаа алдаад байгаа юм тэгээд Зүүн, аймаг, зүүн. За Чингис. За тэгвэл Чи энэ зүгээр хүн Чингис гэж хэлж чадах юм уу? Үнэхээр ярьж чадахгүй байгаа бол би үргэлжлүүлээд ярьчих. Зүгээр нэг л юм асууя. Ярихын хувьд бол өстой нэрээ юу байгаа аахгүй. Би зүгээр баг За, тойр надад санал Одоо өгөөсэй. жишээлбэл сая одоо Эрка юу гэж асуулаа? Ер нь очисон газар чинь чамд зориулагдаад өөрчлөх хэрэгтэй юм уу? Эсвэл чи очисон газартаа чи зогсож өөрчлөгдөх хэрэгтэй юм уу? Гэж аахгүй. Очсон газар намайг дагаж өөрчлөгдөн гэдэг бас юу л бол те эхний ээлжинд. Эхлээд би очиж байгаа газар орон нутагтаа бол дасна. Мэдээж одоо хаана юу байгаа өөрөө тэр газартайгаа танилцсан гэсэн үг шүү дээ. Энэ хүн жишээлбэл Чингисийн онгонтой танилцж байгаатай ижилхэн би тэнд байгаа одоо нөхсөвтэй бүхэнтэй танилцсны эцэст яаж энийг би бас өөрчилж болох уу те алийг ингэж гоё гаргаж хаана нь юу дутуу байна гэдгийг бас тэр талаараа хөгжүүлж болно гэсэн үг. Сайжруулах тий сайжруулах сайжруулаад миний хийж чадах юм юу вэ те? Тийм миний тусалж чадхаар зүйл юу вэ гэдгийг нь харна гэсэн үг. Өө шинэ манай лайв дээр байгаа энэ нэг пол шүү дээ. За. Энэ пол дээр ингээд санал өгж байгаа байхгүй юу? Би хоёрт. За. Тэгэнгүүт энэ санал өгснөө яаж мэдэж байгаа? Энэ ингээд мэдүүл харуулж мэдчихгүй байх яг л би мэдэхгүй шүү дээ. Тэгээ мэдүүл харуулж байна надад. Гэхдээ яг энэ дээр чи би яг энийг дарлаа, энэ дээр санал өглөө гэсэн зүйл мэдэгдэж байгаа юу? Утсан дээр үү? Би яах уцаараад үзчихлээ. Мэдгүй. За. Надад харагдчих. Тийм. Бид нэр сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээ хамгийн дээр нь байгаа боги дээр хөдөлөө санал өгөрөө. Тэгж хэлэх гээд байгаа юм байна тийм үү? Тэгж хэлэх гээд байгаа юм байна тийм үү? Шууд агуулгана. За одоо таны асуултыг гүйцээе. Би юу? Таны нөгөө нэг асуулт. Яг аль нь гэдэг нь аль нь ямар утгатай юм бэ? Ер нь бол шүү дээ цаг хугацаа явж байгаа шүү дээ. Цаг хугацаа явж байгаа болохоор зарим зүйлүүд бол хуучрах тусмаа үнц нь ордог гэж зүйл байна. Бас хуучрах тусмаа үнц нь алдна гэсэн зүйл байна. Тэгэхээр хөгжүүлнэ гэдэг зүйл нь ямар хэсэгтээ хамрагдж байгаа гэхээр зэрэг үнц нь алдах зүйлийг илүү өөрчлөх маягтай. Сэргээх өөрчлөх маягтай. Үнц нь орох зүйлсүүдийг бол хадгалж яг тэргээр нь үлдэх. За жишээлбэл хинтийн таны нэг төсөөлөд байгаа газар таны төсөөллөөр ер нь юугийн илүү яг ингэж өөрчлөмөр юм шиг бодож байна. Доторх одоо жишээлбэл зөвхөн очих замыг л сайжруулна. Доторх зүйл бол яг шороогоо байж ийж яг тэр бирвац гэдэг юу гэдэг лээ тэр балжийн гол молыг гаталдаг яг тэр хуучнараа бай. Яг тэр нь өөрөө тэр газрын юмр واخхой юу. Яг илүү үнц юм. Магадгүй тэр нь жуулчдаг ч юм уу тэр газрын онцлог ч юм уу тэр нь илүү сонирхолтой. Тэрнээс ч зүгээр гүр тавьчих юм бол яг л ижилхэн байна. Яг л ижил. Яг тэр тороосоо галтай. Бас яг энэ мэдээж яг яг технологийн ижлэхийн ирнэ тэр нэг тавцсан жоохон мэдээж шинжлэгдэж болно. Гоё болж юм уу? байж болох ч гэсэн ийм юмнуудыг л хэлж байгаа. Таалагч. Яг тэгвэл цаг хугацааг бол бүх зүйл нөлөөлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсө тэнцээ ингээд яг үнц нь ордог юм байж шүү. Одоо алтол нилээн л шал хамгийн мэр. Заягийн хувьд Эрдэнтийг төсөөлж байгаад хариулаарай. Эрдэнтийг Чи төсөөлж Эрдэнэт байгаа. очивол ингээд яг юу нь чамд өөрчлөх хэрэгтэй баха гэж чи зүгээр тааж байна. Эрдэнэтэд очиод би одоо надад асуулт чи надад асаа юу жоо. Хүнд тусаад байна. Хүнд тусаад байна л да. Ягаад гэвэл би нөгөө нэг юу Эрдэнэт би дархан шүү дээ. Дарханд ингээд бүр дотор нь орж үзээгүй учраас би тэрийг үнэхээр мэдэхгүй байгаа дээ шүү дээ. Гэхдээ дархан тэгвэл чамд юу л байвал чамд гэд үлдэх вэ? Юу Энэ л байвал надад болоо. би зүгээр дархан руу орчоол гарч чадамгүй болтол нэг юм хийх л хаалта. Эсвэл энэ тентгийн хүмүүсийг манай дархнаар ингээд ороосоо гэдэг зүйлийг нь маш их хийх баг. Нөгөө маркетинг талдаа тий. Дархнаас сурчлаа. Дархнаас Би болохоор ингэж бодоод байгаа байхгүй юу? Арангаад одоо яг нэг 10 хэр том болоо байсан мэдэхгүй байна. Том уу? Яг хот шиг үү тий гоё. Хот маягийн тий. Маягийн ч биш. Би нэг тийм хоцоотой болоосоо л гэж бодоод байна. Энэ аймагуудыг бүгдийг. Тэгээ бүх хүн л одоо тэгэл хөдөө гал дээр мал дээр гараал ингээл амьдрах боломжгүй л гэдэг байлгүй дээ. Тэ? Таамгаар хотчлд явагдах. Тэгээ хотчлд явагдаасаа гэж би хүсэж байгаа. Тэгээ тийм учраас жишээлбэл Эрдэнэт дархан гэдэг шиг 10 хэр гэдэг хот байгаад тэр нь ингээд хөгжил ингээд Эрдэнэт дархантайгаа өрсөлдөггүй ч тийм байвал гоё юм. Энэ бас хөгжилтэй болгох талаас нь яг нэг энийг хөгжил гэж хэлэх нь зөв ч юм уу ч юм мэдэхгүй л байна. Яг нэг хөдөөгөөрөө байх нь илүү хөгжилж байж магадгүй нэг талаа. Гэхдээ миний хувьд хотчил төсөөсөө гэж бодоод байхгүй. Өндөр барилга баригдаа зөвхөн нэг газраа ингээд оршоод байгаа таахгүй. Барилга бол байгаа шүү дээ. Ингээд тарж байгаа тий. Бага.
Гэтэ яг бүр тийм тархацсан тийм ингээд бас биш. Нийтээр биш те нэг Нэг жоох Яг тухайн барилгатай амьдрахын амьдраад талдаа амьдрахын амьдраад хүний сонголтоор ингэ явчих нь гэсэн үг. Тэр газар орон нутагтай байгаа хэрнээ. Яг зүгээр яг 10 хэрэгээ ярьж байгаа бол яг нөгөө нэг ихэвчлэн одоо яг эцсийн зорж байгаа цэг биш болцсон. Энэ зам дур болцсон учраас. Магадгүй яг чиний бас бодож байгаа зүйлээж магадгүй юм байна. хөгжих Тэр магадaltaй чиглэлээр ингээд хөгжүүлэх илүү нөгөө Боломж нээлттэй. хүмүүс тав тухыг те яг нөгөө нэг санал болгоод нэг сэлгэлт бий болдог. наадах ч хэлдэг. Гэдэг ч юм уу нэг тиймэрхүү утгаараа ч юм уу те. Яг эцсийн цэг гэдэг бол ерөнхийдөө яг очиж зорддог цэг гэх юм бол илүү нөгөө хинтийн дадал мадал ч юм уу те. Түүнээс цаашных газар явахгүй. За ер нь ороо манай нэвтрүүлгийн цаг ер нь дуусж байгаа. Дуусж байгаа учраас ингээ сүүлийнхээ асуулт ингээ асууя. Тэгээ сүүлийн Саяны асуулт асуултан дээр ч одоо жишээлбэл сонсогч хариулсан байгаа За. даа. Хөвсгөлд очих юм бол хогийг ингэж ангилж хаях тал дээр нь ингээд маш их сурталчилгаа хийж тэрийгээ ингээд урайлж ингэж хөвшүүлэх ажил хийнэ гэсэн байна. Одоо Тэр асуудал байна те. Асуудал яг аргагүй Байгаа асуудал та. Одоо жишээлбэл нэр хөвсгөлийн янз янзын аяллаа одоо зуны зургууд их гарч ирдэг штэ. Аялж байгаа хүмүүс зүгээр ингээд дайраад өнгөрч байгаа хүмүүс болоод одоо бараг л ингээд хамаг юм өдөө хийж ачаад явждаг штэ. Энэ бол бас хэцүү л ахал да. Яг байгаа хүмүүсийнх нь хувьд бол тий. Энэ ороо хөвгөндөө загсны тос холж өгдөг гэж. Пүү. Надаас таасаг Энэ зүгээр юу ч мэдэхгүй нэрнгээс ярьсан. тэгэхээр чи угаасаа томролгүй яадаг. Загас өхөр хоёр чи хүн холбоотой бол явчихдаг шүү. За ингэж тахгүй юу? Хотоодон холбоотой юу? За ингэж тахгүй. Тоор одоо яг санаатай санамсаргүй ямар ч юмараа юм байдیں۔ Улаанбаатарыг сонгоод амьдраад байна шүү дээ яг За. одоо. Энэ нууцаасаа нэгийг л хуваалцаач тхөө. Нууцаа. Нууцаад ах юу вэ? Ямар нэгэн санаатай зорилготойгоор Улаанбаатарыг сонгосон уу? Төв болохоор нь. Тийм. Тий одоо Өөр юу ч байхгүй гэж. Гүг нэгдүгээр Дараагийнх нь тэгвэл. Дараагийнх нь. Мэдээж төв болохоор би ч гэсэн Улаанбаатар руу сайн нүүж ирсэн. Шалтгаан бүх юм л энд л байна л та. тийм ажил энд байна, хүүхдүүдийн сургууль цэцэрлэг энд байна, гэр энд байна. Тэгэл Бид нар нэг сон нүүдгүй шүү дээ тий. тийм нүүдгүү. Чи бүх юм л байна да тий. Тэг энд бүх юм байгаад байгаа болохоор л байгаад байна. Юу н уягдаад байгаа. Тэгээд байна тий. Тий. Энэ тийшээ нүх боломжгүй юу? Одоо жишээлбэл дарханд надад ажлын байрны санал тавьбал би явчих юм билүү. Тийм ер нь бол Тий. нөгөө нэг гол усаад байгаа амьдрал бий болдогтой адилхан хүн бол яг эдийн зөвшөө Тий, нэг зүйлээр яг эдийн засгаа Юу н тойруулж хэлэх гээд байгаа зүйлийн нэг. Юусе яалтчгүй тэр зүйл. Аа. Тэгэхээр нэгэсэндээ яг нөгөө нэг эдийн засгийн дэмжих чиглэлээр энэ орон нутгийн юмнуудыг яс байвал тийшээ нөх юм гарч ирнэ. Одоо ядаж нөгөө Танай хинтэд байгаа юу те? Татрын ялгаатай бодлого яалтчгүй баригдах бодлого явуулах хэрэгтэй. Жишээлбэл би боддог. Оо яг зөв. Танай хинтэд байгаа юу? Байгаа шүү. Оо байгаа бол би баг хинтэр баг явчмаар шүү. Юу байгаа юу гэж. Наад бодлого. Гэхдээ тэгтээ яг тоглоомчгүй хараа хинтэр төсөв аягүй өндөр тавигддаг гэж. Хоёр бодогдож байгаа байхгүй юу? Нэгдүгээрт манай хүүхэд залуучууд маш их одоо Улаанбаатар биш бол яах вэ гэх юм бол магадгүй тэд нар орон нутгийн талаар бодохгүй. Ихэвчлэн гадагшаагаал явна гэсэн битүү хүмүүс байна. Залуучууд бид одоо ер нь бид нэр ч гэсэн үр хөвгтүүд ч гэсэн. Тэгэхээр өнөөдрийн бидний сэдвэрээ яг одоо Улаанбаатар биш бол гэдгээр зэрэг үгүй гаднаас илүү бас өөр орон нутаг дээр хөгжүүлэхтэй гоё тийм газрууд өөр усаас авч чадахгүй эдийн засгийн талаас ааж амьдралын тав тух сайхан гоё сайхан гэдэг талаас ааж аз жаргал гэдэг талаас ааж гэсэн бас одоо бусад газрууд одоо зөвхөн Улаанбаатар биш болонгууд Монгол ус биш юм аа гэж бас бити бодосоо гэж бодож байна. Яг зөв. Улаанбаатар нь биш байж болно. Тэглээгээд та бас гадагшаал явчих юмсан гэсэн бодол биш яг та бас өөр боломжтой газрууд байгаа штэ гэдэг бас бодосон. Яг тийм. Ер нь санаа нэлчлээ. Тий, ер нь асуусан юм тэр юм. Тэгээ нэг сүүлийн үед залуучдын дунд орон нутг руу амьдрах бас тренд бас байлаа. Тий. Ремот ажиллах боломжтой болсон. Чивтэр хөтлөгч хийдэг л болохоор хэцүү болохоос биш. Яг онлайнаар ажиллаа хийчих боломжтой хүмүүс байд юм билээ. Тэгээ тэр хүмүүс бол ястаа мизүүг хийдэг шүү. Мизүү одоо энэ чи ажлынхаа төрлөөс хамаарна штэ. Тэг нь баг. Тэгэхээр одоо тий, яг ямар төрлөө вэ гэж. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ремот байдлаас ажиллах ажлын талбар бол нийт боломжтой ажлын талбараас хамгийн их жоохон хувь шүү. Тийм баг. Энийг бити эндүрээрээ. Энэгэсэндээ ер нь бол баг 10-15% л ах нийт боломжтой ажил юм. Би бол 15 гарчаас. Би бол байгаа газараа зөгтөөд ажиллаж Бусад чадсан. бүх төрлийн ажил бол заавал одоо жишээлбэл одоо юу гэх юм. Чи барилга барилаа гэж бодоход тэрийг чи онлайнаар яаж тоос хөрөх юм? Хүнтэй байхаас өөр аргагүй. Гэдэг ч юм уу. Тийм шүү. Яг үнэхээр одоо хөгжил дэвшлийг бий болгодог
төрлийн ажлууд бол яг үнэхээр зайнаас ажиллах боломжгүй төрлийн ажлууд байдаг. Тэгэхээр нөгөө нэг ганц нэгэн зүгээр технологийн гууд ингэнгүүт л одоо нөгөө нэг хит их туушрангуудаа одоо зайнаас ажиллах төгсөлтэй гэл те яг угаасаа таригч нь татж байгааг ойлгож байна. Илүү амартай гэрээсээ гармааргүй илүү гэдэг ч юм уу төрлөө тэмэлж байгаа. Гэхдээ хөгжил дэвшил ярьж байгаа бол өөр юм яригдж байгаа. За энд хүрээд том өрөөний хаалгыг хай. Маргааш дахин том өрөөний сонир хаалгыг сэдв өндөгдөн шүү. онгойлгоно. Тийм учраас та товсон цагтаа тогтсон газраа заавал орж ирээрэй. За энэ удаагийн санал асуулган дээр маа заяа 5 өний санал авснаар Төв аймаг бол гоё нэг наа. 5 хүн ингээд ах шаардлага байхгүй. Зүгээр хуваар нь хэл. Эрдэнэ дархан. Зүгээр хуваар нь л хэл. Эрдэнэт дархан Улаанбаатараас Одоогийн ялгаа. саналаар за дархан явахаар боллоо. Ингээд өнөөдрийн том өрөөнд Эрка Заяа Богийн найруулагч Мисүгийн хамтдаа ажиллаа. Мэдээж Монгол улсын маань өнцөг булан бүрээс дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрээс бидэнтэй хамтдаа байсан сонсогч танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай. Энэ найруулагчийн Заяагийн яг өгсөн 5 өний саналыг нэрийг нь мэдчих болох уу? Ямар хит амтай юм бэ? манай Сонсогч томруудаа хамт байсан сонсогч та бүхэндээ маш баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хамгийн хит амтай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.